Би та бүхэндээ өнөөдөр Монгол хүмүүрээ мэдгэстэй монголчуудтай холбоотой 7 баримтыг хэлж өгье. Монгол очиг маань мянган жилийн түүхтэй бөгөөд анх согдоос уураас монголчууд авсан хэмээн эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. (1204 онд анх Богд эзэн Чингис хааны зарлагаар Монгол бичгийг төрийн бичиг болгосон түүхтэй. Гуравдугаарт монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг үсэг сольж хэрэглэсэн бөгөөд монгол бичиг маань хамгийн удаан оршин тогтнож байгаа бичиг юм. Дөрөвдүгээрт монгол бичиг маань бусад бичиг үсэгтэй харьцуулахад илүү хурдан бичигддэг. Тавдугаарт монгол бичиг маань 29 үсэгтэй бөгөөд үүнээс 9 гадаад үг бичгээд ашиглагддаг. Зурдугаарт монгол бичиг маань титэн, шүүд, шилэг, гидэс, ном, сүүл, орхиц гэсэн үндсэн 7 зорилготой. Долдугаарт өсөв бүхэн үгийн эхийн дунд адагт өөр бичигддэг хувилгаан дүртэй. Дэлхийд ганц босоо зурлагтай монгол бичгээ сурцгаая монголчуудаа.